Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дугаар 88 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын гавьяат цол хүртээх тухай эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүст Монгол улсын гавьяат цол хүртээсүгэ. Гавьяат механикчуулагч цолоор Лувсан Цэвэний бат төгс. Буян таавын энгэрт бурхан ээжийн тэвэрт эр бие төрнжээ. Арвайн алтан талд анд нөхдийн дунд амьдрал минь ургажээ. Тэнгэрийн Монгол орон дээдсийн үлдээсэн дээдийн энхэн тавиланд техникийн дун технологийн ансаар түүхэн бүтээж явнам би. Өсгийн жаргалд дашууруулж ухаан нэмсэн үг бүхэнд талархъя. Унтахын цагт дүшиг болж өөд татсан үйл бүхэнд залбирая. Садан төрөл ахан дүүс элгэн түмэн эрхэм төрдөө үнэмхий. Монгол улсын гавьяат механикчуулагч Лувсан Цэвэний бат төгс.